Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүлж баттгах вэ? Гэсэн энэхүү бестселлер болсон номыг уншиж чадаагүй мэдэхгүй байгаа хүмүүстэй зориулаад уншиж үзсэн миний бие энэ жилийн өдөр бүрийн уншиж зөвлөгөө бүрийг нь дагаж амьдралдаа хэрэгжүүлж байгаа миний ширээний ном болсон байгаа. Болохоор та бүхнийг уншаад мэдээ зөвлөгөө бүрийг хэрэгжүүлж үзээсэй гэсэндээ өнөөдрөөс та бүхэндээ номноосоо хуваалцахаар шийдээд байж байна. Номонд гарч байгаа замчлал зөвлөгөө бүр нь хэрэгтэй, нэгийг бодож хоёрыг тунгааж хэрэгжүүлэхэд суралцахад хүргэж байсан учраас уншиж чадаагүй хүмүүстэй бүлэг бүрийн сонсохоор сэдвчлэн анх удаа номноос уншиж өгөхөөр бэлтлээ. Энэ номыг уншихын 3 учир. Та тавьсан зорилгодоо хүрч чаддаг болно. 2-т та буруу зуршлуудаас ангижирч чаддаг болно. 3-т та амьдралаа хэрхэн өөрчлөхөө мэддэг болно гэсэн зарчмын дагуу маш олон хөтөлбөр, зөвлөгөө, даалгавартай байсан. Үнэхээр сонирхолтой байсан учраас та бүхэндээ бүлэг бүрийг нь эхнээс нь дуустал сэдвчлэн хүргэх гэж байгаа юм шүү. Энэхүү ном нь 17 хоногийн хөтөлбөрийг өөртөө агуулсан бөгөөд 10 бүлэгтэй бүлэг бүр нь тус тусдаа нэг үндсэн санааг дэлгэрүүлэн авч үзэх бөгөөд түүний шинжлэх ухааны үндэслэл ба тухайн санааг таны амьдралын зорилгод хэрхэн нийцүүлэн хэрэглэж болох тухай тодорхой өгүүлсэн байна. Бүлэг тусгагдсан санаа, арга замууд нь хоорондоо нэгт холбоотой бөгөөд бүлгийн эцэст буй даалгаврууд нь таныг дараагийн бүлэгт бэлдэж өгөх учиртай. Та энэхүү номыг аль нэг амралтын өдрүүдээр гартаа бариад нэг мөсөн уншаад, сонсоод дуусгаж болгоч бүлэг бүрт буй аргачлалууд биелүүлэх тэр хэсгүүд дээр уншлагын хэмнэлээ, сонсголын хэмнэлээ бяцхан өөрчлөхийг зөөлье. Миний дамжааны хичээлдэр бол манай сонсогчид дээрх санаа нэг бүр нь амьдралд хэрхэн үр нөлөөгөө өгч буйг бүтэн 7 хоногийн турш ажилладаг юм. 7 хоног бүр тэд өөрийгөө жолоодохын шинэ аргачлалыг туршин үзэж эцэст нь чухам аль зам тэдэнд илүү тус болсныг надад мэдээлдэг байсан. Таныг ч мөн тэгж хандахыг ялангуяа та энэхүү номыг тодорхой нэг зорилгод хүрэхийн төлөө ашиглах төлөвлөгөөтэй байгаа бол илүүдэлжингээ хаях, зарлаа хянаж чаддаг болох гэх мэт тэдний жишгийг дагахыг тань зөвлөх байна. Энэ номд буй даалгавар, дасгалуудыг бичлэн туршин үзэж, учрыг нь олж тунгаан бодох хугацаа өөртөө өгөхтөн. Бүлэг нэг бүрээс өөр тохирох тийм аргыг л сонгож аваарай. Харин та шинээр олж мэдсэн 10 аргын нэг дор хэрэгжүүлэх гэж оролдох боломжгүй юм. Та 10 бүлгээс бүрдэх энэхүү номыг дуртай цагтаа амьдралдаа ямар нэг зүйл өөрчлөхийг хүсвэл ямар нэг зорилгод хүрэхийг хүссэн үедээ ашиглаж болно. Миний зарим сонсогчид энэхүү аргуудыг шин зорилго тавин дахин хэрэгэлсэн байдаг юм. Гэхдээ хэрэв та энэхүү номыг нэн даруй бүтнээр нь уншиж, сонсож дуусгахаар шийдсэн бол тэр таны л таалал мэдэх хэрэг. Харин тэгж унших зураа яаруу учрыг нь олж дасгалуудаа хийх гэж хичээх хэрэггүй. Танд илүү сонирхолтой санагдсан тэр хэсгүүдийг тогтоож, тэмдэглэж аваад тэргээр санаануудыг амьдралд хэрэгжүүлэхэд бэлэн болсон хойноо эргэн ирэхтэн. Дахин сонсохтун, дахин уншихтун гэсэн байгаа. За тэгэхээр номноосоо та бүхэндээ уншиж хүргэж байгаа учраас уншихтун, уншаад, уншилгын гэсэн үгнүүдийг нь гойнэн дахин сонсохтун болгоод сонсоод гэж өөрчилсөн байгаа шүү. Тэгээд ойлгон тэгээд та бүхэн маань уншаа сонсоорсай гэсэнтэй өөрчилсөн байгаа шүү. Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүлж баттгах вэ? Гэсэн энэхүү бестселлер болсон номыг уншиж чадаагүй мэдэхгүй байгаа хүмүүстэй зориулаад уншиж үзсэн миний бие энэ жилийн өдөр бүрийн уншиж зөвлөгөө бүрийг нь дагаж амьдралдаа хэрэгжүүлж байгаа миний ширээний ном болсон байгаа. Болохоор та бүхнийг уншаад мэдээ зөвлөгөө бүрийг хэрэгжүүлж үзээсэй гэсэндээ өнөөдрөөс та бүхэндээ номноосоо хуваалцахаар шийдээд байж байна. Номонд гарч байгаа замчлал зөвлөгөө бүр нь хэрэгтэй, нэгийг бодож хоёрыг тунгааж хэрэгжүүлэхэд суралцахад хүргэж байсан учраас уншиж чадаагүй хүмүүстэй бүлэг бүрийн сонсохоор сэдвчлэн анх удаа номноос уншиж өгөхөөр бэлтлээ. Энэ номыг уншихын 3 учир.
та тавьсан зорилгодоо хүрч чаддаг болно. 2-т та буруу зуршлуудаас ангижирч шавдаг болно. 3-т та амьдралаа хэрхэн өөрчлөхөө мэддэг болно гэсэн зарчмын дагуу маш олон хөтөлбөр, зөвлөгөө, даалгавартай байсан үнэхээр сонирхолтой байсан учраас та бүхэндээ бүлэг бүрийг нь эхнээс нь дуустал сэдвчлэн хүргэх гэж байгаа юм шүү. Сэтгэлийн тэнхээний талаарх дамжаа хичээлүүлж би өөрөө тэнд багшилж байгаа гэж хэн нэгэнд ярих бүрдэл хариуд нь бараг л толгой дараалан яг тэр чинь л надад дутагтаад байгаа юм гэж хариулдаг үлээ. Сэтгэлийн тэнхээ гэдэг бол хүн өөрийн анхаарал, мэдрэмж, хүсэл тэмүүллээ урддах чадвар бөгөөд тэр нь цаашлаад хувь хүний эрүүл мэнд, санхүүгийн байдал, ойр дотны харилцаа хийгээд мэргэжлийн амжилтанд ч нөлөөлдөг гэдгийг өнөө үед хүмүүс хизээнийхээс илүү ойлгодог болжээ. Бид бүхний хувьд энэ бол тун тодорхой зүйл. Бид өөрсдийн амьдралаа юу идэж уух, юу хийх, юу ярих, юуг худалдан авах вэ? Тэр бүгдийг бүрэн дүүрэн хянаж чаддаг байх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ ихэнх хүмүүс яг үүн дээр л барьц алдаж гинтийн хүсэл мэдрэмжээ хөтлөгдөн хяналтаа алддаг юм. Америкийн сэтгэл зүйчдийн холбооноос гаргасан мэдээлэлээр бол сэтгэлийн тэнхээ дутмаг байх нь тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байгаагийн хамгийн гол шалтгаан гэж манай нийгэм үздэг байна. Олон хүн өөрийгөө болон өрөөл бусдын уруу татлаа гэж өөрсдийгөө буруутгаж явдаг юм. Мөн ч олон хүн өөрийн хүсэл мэдрэмж, дур шохорхлын эрхэнд амьдардаг бөгөөд тэдний үйлдэл нь ухамсарт сонголтын байдал биш. Харин үе ориглон гарч ирэх хүсэлтэд цаламдуулсан шинжтэй байх нь түгээмэл байдаг. Тэрч бүхэл хал үзэж хашир суусан хүмүүс хүртэл өөрийгөө захирч чадахгүй хүчин мөхсдөгтөө амьдрал гэдэг үнэхээр ийм хүнд хэцүү юм гэж юу хэмээн өөрөөсөө асуух нь бий. Стэнфордын их сургуулийн анагаах ухааны танхимд багшилдаг сэтгцийн эрүүл мэндээр мэргэжсэн хүний хувьд миний хүлээсэн нэг чухал үүрэг бол хүмүүсийг стрессээ өөртөө удирдан зохицуулж, эрүүл саруул шийдвэр гаргаж сургах явдал юм. Хүмүүс өөрсдийн бодол санаа, хүсэл мэдрэмж, бие галбир, дадал зуршлаа өөрчлөх гэж өчнөөн жилээр өөртөөгөө хэрхэн тэмцэхийг хараад сэтгэлийн тэнхээ, хүсэл зориг гэж жохом юу болох талаарх тэдгээр зовж шаналгацдیں۔ Өөрсдийнх нь төлөөл тэдэнд саад болж улмаар буруу зүг төдөлдөг болохыг би ойлгосон билээ. Хэдийгээр шинжлэх ухаан тэдэнд тус болж чадах боловч хоосон хөндий тоо баримт нь хүмүүст хүрэхтэй таархан байдаг учраас тэд өнөөх л улиг болсон үр дүнтэй, дүм муутай, хуучин арга замыг сонгон бүтлгүүтэж эцэст нь итгэл алдардаг юм. Энэ бүхнээс үүдэн миний бие нэмэлт боловсролын хөтөлбөрийн хүрээнд Стэнфордын их сургууль дээр сэтгэлийн тэнхээ нэртэй сургалт дамжаа хичээлүүлэх болсон юм а. Тэрхүү дамжаа нь сэтгэл судлаачид, эдийн засагчид, нейробиологчид, эмч нарын хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан хуучин дадал зуршлаа хэрхэн арилгаж, ашиг тустай шинийг яаж бий болгох, шийдвэргүй залхуу хориг байдалтайгаа хэрхэн тэмцэх, хэрхэн зорилгодоо төвлөрч сурах, стресстэй яаж тэмцэх зэргийг тайлбарлан таниулдаг билээ. Мөн түүнчлэн бид яагаад хорхой хүргэж дур татсан үйлдэл зүйлд автдаг тухай, дур хүслээ хэрхэн давж гарах тухай, таны өөрийгөө захирч чадах тэр хүчний хил хязгаар нь чухам хаана бэ гэдгийг сайтар ойлгож авах нь хэр чухал болох тухай таниулж сэтгэлийн тэнхээгээ төлөвшүүлэх хамгийн шилдэг арга замуудыг санал болгодог юм а. Сэтгэлийн тэнхээ дамжаа маань хизээ нэгэн цагт Стэнфордоос хичээлүүлж байсан нэмэлт боловсролын хөтөлбөрүүд дотроос олонний дунд хамгийн нэр алдартай дамжаануудын нэг болж чадсан юм. Би урамтай байдаг юм а. Хамгийн ихний хичээл дээр гихтэл тасралтгүй нэмэгдэн ирж байсан олон хүмүүсийг багтаахын тулд хичээлдэж буй танхимаа 4 удаа томсхон солих шаардлагатай болсон юм. Корпорацийн захирлууд, багш нар, тамирчид, эмнэлгийн ажилтнууд ер нь л манай дамжааг сонирхож ирсэн олон хүн Стэнфордын сургуулийн хамгийн том залнуудын нэгийг дүүргэж үлээ. Яваантаа сонсогчид маань өөрсдийн гэр бүл, үр хүүхдүүд, хамт олнооч мөн дагуулan ирэх болсон бөгөөд учир нь тэд энэхүү хичээлүүдийг ойр дотныхоо хүмүүст ч мөн хүрхийг эрмэлзэж байрсан юм а. Би ч энэхүү олон өнгийн хүмүүст манай дамжаа тус болно гэдэгт найдаж байсан билээ.
Тэдгээр хүмүүсийн манай хичээлд суусан зорилго нь ч олон янзын байсан бөгөөд харин эцсийн үр дүн нь бүр намайг ч гайхшруулж орхисон юм. Зарим нь илүүдэл жингээсээ салах, тамхинаас гарах, нөгөө зарим нь өрнөөсөө салах, эсвэл үлгэр жишээ сайн эцэг их болохыг хүсэж байлаа. Хичээл эхэлснээс хойш 4-7 хоногийн дараа явуулсан асуумж судалгааны дүнгээс харахад сонсогчдын 97% нь өөрийн үйлдэлүүдийг уртхаас илүүтэй ойлгодог болсон гэж хариулсан ба 84% нь дамжааны зүгээс санал болгосон аргачлалуудыг хэрэглэснээр тэдний сэтгэлийн тэнхээ илүү хүчтэй болж бэлдсэн гэж хариулсан байна. Харин дамжаа өндөрлөх тийшээ хандах үед манай сонсогчид 30 жилийн турш салж чадаагүй амттанд хит урлах туршлаа ялж хүүхдүүдээ хашигчж загнахаа болсон тухайгаа, татварын өрнөөс салж дүнгэсэн тухайгаа, биеийн тамираар тогтмол хичээлэх болсон тухайгаа ярьж үйл хөдлөл бүрээ хариуцсан хянаж чаддаг өөртөө итгэлтэй байх болснооч хилцгээж байсан юм. Сонсогчдын маань дүгнснээр бол манай дамжаа тэдний амьдралыг өөрчилж чадсан юм. Сэтгэлийн тэнхээ дамжаа маань манай сонсогчдод өөрийгөө жолоодох чадварыг хэрхэн хөгжүүлэх тухай тодорхой арга замуудыг таниулж тэдэнд тунч чухал хэрэгтэй байсан тэр зүйлүүдийг өгч чадсан гэдэгт ч манай оюутнууд санал нэгтэй байсан билээ. Шинжлэх ухааны ололт амжилт үр өгөөж нь засарч буй архичинд ч тэр электрон шуудангаасаа салж үл чадах болсон хүнд ч тэр аль алинд нь ашиг тустай байж чадах юм. Өөрийгөө хэрхэн хянаас сурах тухай манай аргачлалуудын амттанд шунах, видео тоглоом донтох, бэлгүүр хэсгэд хорхойсох гэх мэт тунч олон төрлийн муу зуршлаасаа салахад нь хүмүүст тулсаар байна. Манай оюутнууд марафон гүйлтэнд барайнд ортолгүйх, дэсүр төвчөртэй болох, шинэ бизнес эхлэх, ажлаа алтгаас айцаас үүдэлтэй стрессээс салах, гэр бүлийн зөрчилдөөнийг давж гарах, өөрийн дургүй хичээлдээ сэтгэл амар суудаг болох гэх мэт янз бүрийн хувийн зорилготойгоор бидний дамжаанд суудаг юм. Мөн мэдээж хэрэг дамжаанд багшлах зураа би өөрөө ч оюутнуудаасаа их зүйл суралцсан гэдгээ альва үннийг эрхэмлэгч шудрах багш нарын нэгэн адилаар хүлээх нь зүйтэй болов. Сэтгэлийн тэнхээ гэж чухам юу болох тухай дуртгай мартаад шинжлэх ухааны гайхамшиг нээлтүүдийн тухай хэтэрхий удаан уншаад эхэлбэл оюутнууд маань ч нэг л мэтгэд зөрмөглээд ихсэн байдагсан. Тэд бодит амьдрал дээр чухам аль арга нь илүү үр дүнтэй байна вэ? Аль арга нь гойдын нөлөөгүй байна вэ гэдгийг ч надад тэр доор нь дуулгадаг байлаа. Сонсогчид маань 7 хоног бүрийн хичээлдээ тунж бүтээлж хандаж хуурай хүндийн онолыг хэрхэн өдөр тутмын амьдралд илүү ашиг тустай болгосон тэр аргуудаач надтай хуваалцдаг байсан юм. Энэхүү ном нь шинжлэх ухааны шилдэг олдуудын бодит амьдралтай уялдуулсан бүтээл бөгөөд миний 100 шавь нарын хувийн туршлага хийгээд шинэлэг судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнд тулгуурлан бичигдсэн билээ. Өөрийгөө эзэмдэж сурахын тулд сул талуудаа сайтар мэддэг байх хэрэгтэй. Амьдралаа хэрхэн өөрчлөх талаар өгүүлдэг ихэнх номнууд жишээ нь шинэ маягаар хоолны дэглэм барих тухай, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх тухай гэх мэт номууд нь танд зорилгоо хэрхэн тодорхойлохыг зааж, тэрч бүхэл тэр зорилгодоо яаж хүрэх талаарч сургадаг. Гэхдээ хэрэг хүмүүс засаж залруулахыг хүсэж буй сул тал бүхнээсээ өөрийн хэлсэн зоргоор салчдаг байсан бол шинэ жил бүрээр бидний дотроо өөртөө амладаг тэр бүхэн даруй биелж манай дамжааны анги танхимууд ч хоосон ил хул байх байсан бизээ. Тун цөөхөн хідэн номд л бид бүхэн чухам яагаад яг тэр хэрэгтэй зүйлээ хийж чаддгүй талаар өгүүлсэн байдаг юм. Өөрийгөө жолоодох чадвараа хөгжүүлэх хамгийн зөв арга зам бол бид хэрхэн яаж өөрт тавих хяналтаа алддаг вэ гэдгийг эхлээд сайтар ойлгох явдал юм гэдэгт би итгэлтэй байна. Чухам ямар хүчин зүйл биднийг амархан эцгэд үргэж амжилтанд хүрэхэд тээг болж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй юм. Тэрхүү мэдлэг нь бидэнд түшиг тулгуур болж элдв сэтгэл тутам зүйлд орхидуулахгүй, ургаж хөрвөхгүй байхад тусдсан болно. Судалгааны үр дүнгээс харахад өөрийгөө захирч чадна, тэр бол ядах юм огт биш гэж бодож буй хүмүүс үнэн хэрэгтээрээ бол
дур хорхоо хөдөлгөм зүйлийн өмнө биеэ эзэмдэх чадвараа алдаж бууж өгөх нь түгээмэл тохиолддог ажээ. Жишээ нь тамхинаас бүр мөсөн амархан гарч чадна гэж бардам амлаж буй тамхичдын хувьд эргээд 3-4 сарын дараа буцаа тамхиндаа орчихсон байх магадлал тун өндөр байхагаад хэлбэрхэн турч чадна гэж гинхнээр бодож буй хүмүүсийн хувьд бол илүүдэл жингээсээ салах магадлал нь бараг тэгтээ тэнцүү байдаг гэж. Яагаад тэрвэ? Тэд хизээ, хаана, хэрхэн, ямар учраас дуртай зүйлийнхээ өмнө бууж өгч магадгүй байдалд үүсэх вэ гэдгийг урьдчилан харж чаддгүй юм. Тэд ихэвчлэн өөртөө өнөөх хорхоо гижигдсэн зүйлийнхээ өмнө бууж өгөх эрсдэлтэй байдалд оролдог юм. Жишээ нь өөрөө саяхан тамхинаас гарсан атлаа тамхичдын дунд цагт нөхцөөх, илүүдэл жингээ хасах гэж оролдож буй хэрнээ амтд жигнэмиг овоолж дүргсэн тавг гэртээ нүдэнд ил газар тавих гэх мэтэр. Тэдний энэ бүтлгүүдэл нь өөрсдийг нь ч ихэд гайхшруулдаг бөгөөд тэд бяцхан шалтгаан гарвал тэр даруй буугаад өгчдөг юм. Өөрийнхөө тухай мэдэх ялангуяа чухам ямар үед хяналтаа алдаж байна гэдгээ сайн мэдэх нь өөрийгөө жолоодох ухааны үндэс үлээ. Тийм ч учраас ер нь өөрийгөө жолоодох ухаанд хүн өөрт тавих хяналтаа алддаг. Хамгийн түгээмэл нөхцөл байдлуудыг илүү олон талаас нь судалдаг бөгөөд энэхүү номдож тэдгээр нөхцөл байдлуудыг түлхүү авч үзэх болно. Манай номын бүлэг нэг бүрэн хизээ ямар үед хүн өөрт тавих хяналтаа алддаг талаарх нийтийн дунд түгээмэл тархсан янз бүрийн төрөлдлүүдийн нээн илрүүлж тэдгээрт хандах шинэ арга замуудыг дэвшүүлэн тавих бөгөөд хүмүүсийн гаргадаг алдаа, оноо, нэг бүрийг бид өөрийн гэсэн арга барилаар задлан шинжлэх болно. Дуртай зүйлдээ гинэд хорхоосох, татагдахад эсвэл яг энэ мөчөд хийх ёстой зүйлээ хойш тавихад хүрэгдэг тэр хүчин зүйл нь чухам юу байна вэ? Энэхүү хачирхалтай алдааны учир юунд байна вэ? Бид яагаад энэхүү алдаагаа дахин давтдаг вэ? Бид энэ бүх асуултуудын хариуг хамтдаа олох болно. Хамгийн гол нь бид энэ гамшихаас ангижрах аргыг олох бөгөөд тэдгээр алдаануудын талаар судалж мэдснээ амжилтад хүрэх арга зам болгон хувиргах болно. Та бүхэн энэ номыг уншаад, сонсоод өөрсдийн хийдэг эдийгээр төгс төгөлтөр бос боловч хүн гэдэг бодгалын хувьд бол бүрэн зүй ёсны тэдгээр үйлдэлүүдийнхээ учрыг ойлгоно гэж би найдаж байна. Өөрийгөө жолоодохын ухаанд үздгээр бол хүмүүр дотроо альваад донтох, хорхоос нь дутагдах, татагдах, цалгар назгай, алгуур хинэггүй байдал гэх мэт сул талуудтайгаа ямар нэг байдлаар тэмцэж байдаг юм байна. Эдгээр бүх дутагдлууд нь зөвхөн таны дорой байдлын илэрхийлэл биш бөгөөд бид бүгдд түгээмэл байдаг хүний мөн чанарын л нэг хэсэг билээ. Хэрв миний номоос өөрийгөө жолоодж сурахын төлөө тэрхүү тэмцэлд та огтхон ч ганцаараа биш гэдгийг зөвхөн ойлгоход л би танд баярлах болно. Гэхдээ таныг эхлснээс цааш улам гүнзгийрүүлэн энэ номд дэвшүүлсэн арга ухааныг мөрддөг болгон өөрийн мөрдлөг болгон өөрийн амьдралаа нэг мөсөн тууштай өөрчлөөсэй. Би үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа шүү. Энэхүү номыг хэрхэн ашиглах вэ? Сэтгэлийн тэнхээ судлаачид болцгоогдсон. Миний бие эрдэм шинжилгээний ажилтнаар бэлтгэгдэх явцдаа онолыг сайтар судлахын сацуу бодит амьдралд үндэслэсэн дадлага олж авахыг түлхүү хичээсэн билээ. Ийм ч учраас та бүхэн энэхүү номыг уншихдаа яг л бодит туршилт хийж буй мэд хандаасай гэж би хүсэж байна. Өөрийгөө жолоодохын ухаан нь зөвхөн онол төдийгөөр хязгаарлагдахгүй юм. Та өөрийгөө өөрийн туршилтын объект болгож болохоор зогсохгүй, болгох ч ёстой билээ. Энэхүү номыг унших, сонсох зуура миний хэлсэн бүхнийг шууд итгэн хүлээн авах хэрэггүй. Би өөрийн санал бодол үндслүүдээ гаргаж тавина. Харин та тэдгээрийг амьдрал дээрээ туршиж үзээсэй гэж би хүсэж байна. Өөрийн бие даасан туршилт судалгаа хийж энэхүү номд дэвшүүлсэн арга замуудын чухам аль нь танд таарч байна вэ? Аль нь танд үр өгөөж өгч байна гэдгээ мэдэж авах тун. Энэ номын бүлэг бүрт өөрийгөө жолоодохын ухаанд суралцахтай нь тус болох хоёр төрлийн даалгавар бий. Эхнийх нь Microsoft Door
гэдэг нэртэй. Таны амьдралд яг одоо чухам юу болж буйг тодруулах асуултууд тэнд бий. Учир нь ямар нэг юмыг өөрчлөхийн өмнө тэр зүйлийнхээ талаар сайтар мэдсэн байх ёстой шүү дээ. Жишээ нь та чухам ямар үед хорхоо хүрхэм зүйл татагдах хандхтай байна вэ? Амттан идэх хүсэлтэй нь таны төрөвч нэмхэрэхэд хэр нөлөөлж байна вэ гэдгийг ч бичиж тэмдэглэж авдаг байгаасай гэж би танаас хүсэх байна. Мөн нөхцөл байдал таны сэтгэлийн тэнхийг сорьсон тэр үед жишээ нь зайлшгүй хийх ёстой зүйлээ хойш тавих. Тэр үедээ та өөртөө юу хэлж буйг, өөрийн зориг, төвчээрийг та өөртөө хэрхэн үнэлж байгаа будаач анхаарал хандуулах гэж танаас хүсье. Түүгээрч зогсохгүй таныг би даасан төрөл бүрийн судалгаа хийгээсэй гэж би хүсэж байна. Жишээ нь худалдагчид таныг өөрийгөө хянах хяналтыг сарниулахын тулд дэлгүүрийнхээ дотоод засал чимэглэлийг хүртэл хэрхэн ашиглаж буйг судалж болно шүү дээ. Иймэрхүү тохиолдолд бүрд яг л эрдэмтэн хүн ямар нэг ашигтай шин зүйл нээхээр хичээнгүйлэн Microsoft шагаан суудаг шиг алагчилж тал тохой татдаггүй сониуж ажиглагчдын байр сууриас хандахыг хичээгээрэй. Сул дорой зан гаргаж буйдаа өөрийгөө хэмлэгч хэрэггүй. Дур хорхоодоо боочлогдож буйдаа орчин үеийн ертөнцийг буруутгах ч хэрэггүй. Мөн энэ номын бүлэг бүрт буй дараагийн даалгавар нь туршилт гэсэн нэртэй. Эдгээр нь шинжлэх ухааны судалгаа, туршилтууд хийгээд онлууд дээр үндэслэн боловсруулсан өөрийнхөө хэрхэн жолоодох талаарх бодит арга замууд бөгөөд жинхэнэ амьдралын элдв шалгуурыг даван туулах явцдаа сэтгэлийн тэнхээгээ бэхжүүлэн хөгжүүлэхэд тань туслах болно. Энэхүү аргууд нь таны сэтгэлийн тэнхээний сорилт. Энэхүү номыг дээд зэргийн үр өгөөжтэй ашиглахын тулд та өөрийнхөө аль нэг сул талыг сонгон миний дэвшүүлж буй аргачлалуудыг түүн дээрээ туршаад үзхийг би танд зөвлөе. Хүн бүрд өөрийн гэсэн сул талууд байдаг. Тэдний зарим нь түгээмэл шинжтэй байдаг. Жишээ нь бид бүгдээрээ төрөлхөөсөө л амттан шимттэн татагддаг бөгөөд бид бүхэн ойролцоох амттны мухлагын лангууг ганцаараа хоосолчихгүй тулд нэлээд төвчээр заах хэрэгтэй болдог шүү дээ. Гэхдээ бидний ихэнх сул талууд зөвхөн хувь хүний шинжтэй байдаг билээ. Хэн нэгний дуралдааг зүйлсд зарим огт дургүй байдаг. Хэн нэгэнд сонирхолтой байдаг зүйлс нь заримд нь уйдгартай байх жишээтэй. Хэн нэгний уугаан тас мөнгө төлж хийх эзэмших зүйлд нөгөө зарим нь таагүй ханддаг. Гэхдээ ямар ч зүйл байлаа гэсэн цаагаараа нэг л зүйлийг хэлж байдаг юм. Таны хэрхэн шоколаданд татагддаг шиг тамхичин хүн шуналтайгаар тамхиа сурч дэлгүүр хэсэг хийнэтэй хүн аль болох хурдан төрөвчөө хоослох юмсан гэж яарч байдаг лээ. Та спортоор хичээлж чадахгүй байгаагаа дотроо өөртөө зөвтгөж байгаа шиг хэн нэгэн хүн хийх ёстой төлбөрүүдээ хугацаа хэтрүүлэн хийснийгээ бас өөр хэн нэгэн нэг өдөрч тайван суугаад ном унших зав гаргаж чадахгүй байгаагаа өөртөө зөвтгөж л суугаа шүү дээ. Таны сэтгэлийн тэнхийг тэнсэж үздэг 3 төрлийн шалгуур байдаг гэж болох юм. Эхнийх нь таны хийхээс зугтаж үргэлж хойш тавьж ирсэн тэр зүйлс. Энэ шалгуурыг би үүнийг хийн гэж нэрлэе. Дараагийнх нь таны салахыг хүсэж буй тэр тааруухан дадал зуршил нь. Энэ шалгуурыг би үүнийг хийхгүй гэе. Мөн дараагийнх нь таны амьдралдаа үргэлж илүү хүч анхаарал цаг зарцуулж хүрхийг хүсэж явдаг тэр зорилго, жишээ нь эрүүл мэндэд анхаарах, ачаалал даадаг болох, сайн эцэг их болох, ажил төрөлдөө амжилт гаргах гэх мэт энэ шалгуурыг би үүнийг хүсэж байна гэе. Анзаарахгүй хайнга байдал элдвд хорхоос нь татагдах хөнгөн хийсвэр залхуу назгаа байх зэрэг нь нэлээд түгээмэл байдаг бөгөөд энэхүү номд өгүүлэх зөвлөмжүүд нь аль алинд нь тохирно. Мөн түүнээс гадна энэхүү номыг уншиж, сонсож дуусгах тэр үед та өөрийн сул талуудыг илүү гүн гүнзгий ойлгож түүнтэй тэмцэх аргачлалуудаар өөрийгөө зэнэглэх болно. За эхэлцгээе. Таны эхний даалгавар өөрийгөө жолоодохын ухаанаар аялах, сэтгэлийн тэнхээгээ сорих шалгууруудыг тодорхойлж сонго. Харин бид эхний бүлэгт
Ахин уулзаж сэтгэлийн тэнхийг хэрхэн бий болдог, түүнийг ашиг тусыг хэрхэн хүртэж болох вэ гэдгийг ойлгохын тулд өнгөрсөн үе рүүгээ хамтдаа аялах болно. Микроскоп дор өөрийн шалгууруудыг тодорхойлж сонго. Хэрв та үүнийг урд өмнө хийж байгаагүй бол энэхүү номд дэвшүүлсэн санаа, аргачлалуудыг хэрэгжүүлэхдээ ашиглах таны хүсэл зоригийн шалгууруудыг сонгох цаг нь одоо болжээ. Дараах асуултууд үүнийг тодорхойлоход тань туслах болно. Нэгдүгээр асуулт. Би үүнийг хийн. Шалгуур. Таны энэ хорвоо дээр хийхийг хамгаас их хүсдэг тийм зүйл эсвэл дараа хийхээр хойш тавихыг хамгаас ихээр хүсдэг. Тэгснээр таны амьдрал тааламжтай сайхан болно гэдгийг мэдэж буй тийм зүйл бий юу? Хоёрдугаар асуулт. Би үүнийг хийхгүй. Шалгуур. Таны хамгийн салж чаддаггүй дадал зуршил юу вэ? Та чухам юунаас ангижрахыг хүсвэл таны эрүүл мэндэд хортой аз жаргал амжилт бүтээл чинь саад болж буй чухам ямар зүйлийг аль болох цөөн хийхийг хүсэж байна. 3 дугаар асуулт. Би үүнийг хүсэж байна. Шалгуур. Таны өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулахыг хүсэж буй хамгийн чухал бөгөөд хамгийн урт хугацааны зорилго тань юу вэ? Таныг энэ зорилгодоо хүрэхэд тань хамгийн ихээр саад болж уруу татах магадaltaй өөр ямар би үүнийг хүсэж байна танд бий вэ? Таны сэтгэлийн тэнхийг тэнцэж үздэг 3 төрлийн шалгуурын нэр нь: 1. Би үүнийг хийн, би үүнийг хийхгүй, би үүнийг хүсэж байна гэсэн 3 шалгуурын нэрлэдэг байгаа. Энэхүү 3 асуултыг өөртөө тавьж, өөрийн шалгууруудыг тодорхойлж, сонгон бодож үзээрэй. Хамтдаа дараачийн 3 төрлийн шалгуур болох бүлэг рүү орохоос өмнө асуулт: би үүнийг хийн, асуулт 2: би үүнийг хийхгүй, асуулт 3: би үүнийг хүсэж байна. Шалгуурын асуултаа өөртөө тавиад нэг үзээрэй. Харин дараагийн бүлэг бүрээс асуултын хариултаа аван хамтдаа суралцах болно. Бүлэг бүр улам сонирхолтой, адал явдал ихтэй байх болно. Тийм ч учраас энэхүү номоо бүлэг бүрийн сэдвчлэн оруулахаар бэлдээд танд хүргэж байна. Дараагийн бүлгээр уулзалтлаа. Түр баяртай. Анхаарлаа хандуулан сонссон сонсогч танд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Би үүнийг хийн, би үүнийг хийхгүй, би үүнийг хүсэж байна. Дахин нэг тунгаан бодоорой. Баярлалаа.